Эрдэнэтлэгийн харийн цэн гэдэг хүмүүс аюу зүгээр тука гэж дууддаг. Одоо бүгдээрээ Spangler гэдэг манай нэг барилга тэр дотор бол ерөнхийдөө бүх dining service идэх хоолны одоо газрууд бол байгаа. Тэгээд тэндээс ямар ч талаас эхлээд нэг breakfast өглөөний цайгаа уучаад кофе авчаад тэгээд хичээл маань удахгүй 9 цагт эхлэндэ. All right. So this is our dining hall. Spangler door бас grill гэдэг байгаа. Ерөнхийдөө хоёр газар бид нар хоолоо иддэг. Нэг том бол биш. Гэтэ яг хоо ямарсан биднэрийгээ бол ингээд тий юу хоолцоод байдаг тий. За өглөө болгонд нэг бол зүгээр эндээс өндөг тэгээд sausage эднэр аваад эцэж болно. Эсвэл нөгөө тал чинь bagel эднэр бас байгаа. Энд тэгээд oatmeal байдаг. Өнөөдөр бол ерөнхийдөө oatmeal авъя гэж бодож байна. За айгу олон зүйл ерөнхийдөө сурч байна те. Миний хамгийн анхааруулдад ирээд хамгийн том шоконд орсон зүйл нь юу вэ гэхээр ерөнхийдөө би маш их зүйл ерөөсөө мэддэггүй байснаа ерөнхийдөө ухаарсан. Тэгээд ерөнхийдөө энд байгаа хүүхдүүд маань ямар лаг хүүхдүүд вэ те, маш ухаантай, айгу их ажлын туршлагатай, тиймэрхүү хүмүүстэй ерөөдөө бол яг нэг тим орчинд яг орсноо бол яхааргүй мэдэрсэн. Тэгээ миний хувьд бол нэлээд интимидейтэд байсан. Тэгээд хичээллүүд дээр манай хүмүүс бол өөрийгөө амар сайн илэрхийлж чаддаг. Тэгээ тиймэрхүү яг мэтгэлцээний маш өндөр түвшинд бол би биентэйгээ айгүй тийм конструктив байдлаар хоорондоо мэтгэлцэж чаддаг. Тэгэхээр энэ бүх одоо скиллүүдийг те би бол яг өөртөө бол тодорхой хэмжээнд бол шингээж чадаагүй байсан хараахан. Тэгээд ерөнхийдөө сүүлийн семестр бол тэрэн дээр нэлээд их ажилласан. Тэгээд хамгийн их сурсан зүйл юу вэ гэх юм бол миний бодлоор зүгээр л одоо ямарваа нэгэн одоо бизнесийн асуудлыг хүн ингээд шийдвэрлэхдээ зөндөө олон талаас нь тэрийг бол харж болт юм байна те. Тэр бол ингээд улс төр талаас нь харж болт юм байна, эдийн засаг талаас нь харж болт юм байна, одоо юу customer талаас нь ингээд харж болт юм байна, эсвэл одоо санхүү financial талаас нь ингээд бас харж болт юм байна. За тэгээд organization те, тэрнийх нь өөрийнх нь ингээд зохион байгуулалтын талаас нь харж болт юм байна. Миний нүдийг бол нэлээд нээсэн. Миний хувьд бол яг өөрөө дандаа л нөгөө нэг хөрөнгө оруулалтын банк санхүү хөрөнгөөр амьсгалсан байсан учраас за тэгээд ер нь санхүүл ингээл дажгүй те мөнгөөл басгаж чадчихвэл бизнес нь ингээл орлоготой ашигтай ингээл ерөнхийдөө байх юм бол энэ болчтiin байх гэсэн чинь ер нь үгүй юм байлээ. Тийм тэр маш том ерөнхийдөө сургамж болж байгаа шүү тийм. Бүгд ерөнхийдөө би минийтэйгээ амар ойролцоо ойрхон байдаг ер нь манай сургууль тэгээд манай доормноос жим руу бол ерөөсөө нэг ганц 2 минут л алхаж байгаа юм аа те. Тэгэхээр цаг гарахгүй байна. Би ерөөсөө жимдэж чадахгүй байгаа. Гэх нөгөө нэг шалтгаан гаргахад айгүй хэцүү. No excuse гэж байгаа юм да. There you go. Долооногт ямар ч байсан доор ээж 3-4 удаа physical activity хийнэ гэж боддог. Нэг бол гүүн, нэг бол сакс тоглоно, нэг бол жим хийн. Тэгээд би сакс тоглох хамгийн дуртай учраас их хвчлэндээ саксаа тоглолцдог. Гэхдээ Джон кардио багсаад бас хүндийн хүчний лефт дээр хийх гэх юм бол бас жим руу явдаг. Тэр 3-4 л байгаа. Хүн болгонд өөр гэсэн даваа тал судал байгаа. Тэгээд ерөөхдөө одоо яг энэ нийгэмд хүмүүс өөрийгөө ойлгохоос илүүтэйгээр хүнд таалагдах гэж их одоо зүтгэдэг юм шиг надад санагдсан. Тэгэхээр ингээд өөрийгөө биш ингээд хүн шиг ингээд болох гэж маш их тэмүүлэхээр яг өөрийнхөө нөгөө нэг өрсөлдөх чадвараа
онцлог чадвараа бас ингээд алддаг. Тэгэхээр миний бодлоор өөрөө өөртөө илүү тийм яг өөрөө өөрийгөө сайн ойлгох хэрэгтэй, өөрийнхөө онцлог чадрыг дүгүүлгэх хэрэгтэй. Тэгээд тэр чинь чиний хамгийн том өрсөлдөх чадвар шүү гэдгийг хүмүүс ойлгосоо гэж одоо чинь бодож байна. Зүгээр нэг одоо example жишээ ингээд тавихад одоо за GMAT өгөөд ингээд за сургуульд одоо ингээд материалаа өглөө гэж бодох юм бол тэр эсэн дээр чи миний бодлоор өөрийгөө л сайхан харуулаасай гэж бодож байна. Хичээлээс шалтгаална бид нарт бол яг financing хичээл байгаа. Тэр нь бол нэлээд technical, нэлээд их тоо орж байгаа. Corporate finance тэгээд юу accounting байгаа. Accounting бас нэлээд тоо орно. За TEM гээд энэ бол бас хөрхөн бас тоо орчиж байгаа. Тэгээд бусад хичээлүүд бол бас нэг тэгж жаал нэг тоо мол орохгүй. За тэгээд энэ ингээд манай анги багшаараа ирээгүй тэгэхээр бол одоохондоо л юмж жаал. Тэр Монголын туг байна. Yeah. Я одоо ингээд 5 минутын дараа хичээл орно да. Yeah. Okay. За баярлалаа.